Сайн байцгаана уу? За өнөөдрийн бүтээл дээр бүгдөө ийм цаасан аягаар сакс хийж сурцгаая. За тэгэхээр ямар ч хэлбэрийн байж болно ийм цаасан аяг нэгдүгээр хэрэгтэй. За хаач цав. За шаардлагатай гэж үзвэл ийм одоо цаасны хутга хэрэгтэй. За би бол цаасны хутга хэрэглэж байна. Хаачны ч үзүүр эртээ бол бас заавал хэрэгтэй биш. За хамгийн нэгдүгээр бид нар цаас аягаа аваад за энэ цаас аягныхаа амсрыг ингээд жоохон цоолоод өгөх юм байгаа. Яг энэ хүрээнийхэн дагуу. За ингээд цоолсон хэсэг рүүгээ цоолцсон байгаа. Цоолсон хэсэг рүүгээ хаачаа хийгээд тэгээд хүрээгээ дагуулад маш цэвэрхэн сайхан хайчилсан байна. За ингээд сайхан хүрээгээ дагуулад бид нар энэ хүрээгээр нь яг амсраар нь сагсандаа бариулхийн. Тийм учраас одоо цэвэрхэн авахын тулд хүрээгээ дагуулад хайчилж байна. За бас нэг өөр арга нь хүрээгээ яг энүүгээр нь хөнхөн тастаад тэрүүгээр нь бас яг оруулаад цэвэрлчих болно. Хайчилж. За одоо үнийгээ жоохон өөлий бүгдөө нэлээ өөтө авцсан байгаа учраас сайхан цэвэрлээд арцгаргүй болгоод сайхан ингээд чигэд сайхан хайчлаад өгөөрэй. За ингээд сайхан цэвэрлээд болцсон бол тавиад за тэгээд одоо амсрыг хараад цаасан хайрцагныхаа амсрыг харж байгаад өөл шаардлагатай санагдах юм бол хайцаараа бас ингээд өөгийн жоохон засаад ингээд сайхан тэгшлээд зэрэг урагцсан тэр яхан бол ингээд засаад өгчих хэрэгтэй. За одоо энэ цаасан хайрцгаа яах вэ гэхээр ёроол хүртэл хайчилчих юм байна. За энэ хайчилсныхаа эсрэг талыг барьж агаад яг тэнцүү дундуур нь хувааж ийн гэж бодоод за хоёр хэсэгт хуваагдсаныгаа бас дундуур нь хуваан. За ингээд дандаа харагдж байгаа хэсгийнхаа яг одоо дундуур хувааж ийн гэсэн мэдрэмжээр бүтэн баримжаагаар ингээ хуваачна. За ер нь бол бид нар энэ 4 боловч 16 хуваах юм байна. За тэгэхээр одоо 4-өө дахиад дундуур нь ижил хэмжээтэй 8 болгож хуваагаад 8-ыгаа бас яах нь 16 болж хуваах нэ. За ингээ бүгдийг хуваачлаа тийм ээ. За одоо эндээсээ бид нар нугална. Нугалахын тулд нэгийг үлдээгээд за нэг юм үлдээгээд за гадна тийш нь нуглаад нугалсныгаа энэ үлдээснийгээ тойруулаад за тэгээд аягныхаа ёроолт хүргээд үнийг хавччих юм байна. За ийм. За одоо энэ яах вэ гэхээр эхний нугалсныхаа голоор хийгээд энэ хараа. За энэ дэрэнгүүт нь дахиад нугалчихна гэсэн үг. За үнийгээ бас энэ завсраар нь хийгээд тэгээд үзүүр нь ёроолт хөрөнгүүт нь л яах нь дундуур нугалчихна шүү дээ тийм ээ. За ингээд. За ингээд бид нар яг нэг хөдөлгөөнөөр тавтаад л хийчихнэ гэсэн үг. Маш богино хугацаанд хийгддэг. За тэгээд энд янз бүрийн юм хийж болно. Жижиг шажиг жишээ нь одоо эмэг бүгжнүүдээ хийгээ тавьчих болно. Үснийхаа тийм ээ зөвлөлт хавчаар одоо боолтуудыг хийгээ тавьчих болно. За эсвэл одоо бичгийн ширээн дээрээ үдээсний хавчаар одоо өөр юу ядгийг тийм ээ жижигхэн одоо зүйлс олон янзын зүйлс хэрэглэдэг хүмүүс байхan болвол тэр зүйлээ ингээд ангилаад хийчих юм боломжтой хөөрхөн сав байдаг. За багш нь бол энд бол олон төрлийн цэцэг хийгээ тавьж байгаа. Тэгээ манай охин цэцгэн дуртай учраас охиндоо зориулаад олон цэцгийг хийхдээ одоо юуныг яах нь цэцгийн одоо сагс болгоод ашигласан байгаа. За тэгэхээр энэ мөчл ингээд та нар маань одоо юунд ч ашиглаж болно. Тэгээ өөрт хэрэгтэй байгаа зүйлс рүүгээ ашиглаад за ингээд сүүлийнхээ одоо хий. Тэгэхээр ингээд голоор нь оруулаад араар нь оруулаад тийм ээ. За ингээд болчлаа. За одоо та нартай харуулъя. Ийм гоё болдог жигэд. Тэгэхээр энэ багшийн аяг бол доороо юм
хийтэйсэн учраас бүр юм өөрхөн үзэмжтэй гоё болж байгаа. За тэгээ энийг ингээд жоохон дэлгэж өгөх юм бол ийм өргөн болдог. Амсар нь хумяад ингээд пондоолгоод өгөх юм бол ийм пондгор яах нь босоо сагс болох нэ. Тэгэхээр босоо болох уу, нарийнхан болох уу, эсвэл яах вэ? Хэвтэй өргөн байх уу гэдэг нь та нарын маань сонголт байх. За энэ үзүүрийн ингээ сайхан хавтгаалаад гараараа. Бид нар цавуудаад наах гэж байгаа учраас за энэ хоёр үзүүрээ сайхан цавуудж наа хавтгаалж өгөөд за тэгээд эндээс одоо энэ завсраа хийгээл ингээ цавуудаад л тавина ч гэсэн үг. За үүний хаяг харалтаа тал руу тааруулаад хийчин. За ингээд энэ цавуудахгүй ч гэсэн тогтдгийн өөртөөхөө мэдрэмжээр өөртөөхөө хүслээр том жижиг хэлбэртэй одоо ийм нэг удаагийн аягаар ийм одоо сагсыг хийх боломжтой байх нэ. За ингээд өнөөдрийн бичлэгээ энэ өрхөд өндөрлийг дараагийн бичлэгээр хүртэл түр баяртай.